Сайн уу бүгдээрээ. Өнөөдөр 25 оны эсийн үйлдвэрийн молекул хэсгийг хийж сонгох даалгавруудаас 12 дугаар даалгавраас эхэлжсэн. За эхний даалгавар болохоор ийм температур хугацааны граф байсан. За нафталын бодисын масс нь 4 кг, анхны температур нь 54 градус байв гэсэн мэт. За энэ графаас харах юм бол температур тогтмол байгаа хэсгүүдэд бол төлөвлөгөө өөрчлөлт явагдахгүй байгаа гэсэн үг. Бусад тохиолдолд нь болохоор халах хөрх үзэгдлүүд явагдаж байгаа гэсэн үгтэй температур өөрчлөгдөж байгаа. За одоо 12 дугаар асуулт болохоор AB хэсэгт ямар үзэгдэл явагдаж байна гэж асуусан байна. За энэ дээр бол температурын өөрчлөлт явагдаж байна. 50 градусаас 50-аас арай биш юм тий 50-аас арай 54 градус шнэ. 54 градусаас температур 80 градус хүртэл халж байгаа үзэгдэл явж байгаа. Тэгэхээр 12-ыг C гэсэн үг тий 12-ыг C хариулт байна. За дээд зэгдэх температурыг Кельвин ба Фаренгейтийн хуваарьаар илэрхийлнэ үү гэсэн байна. За дээд зэгийн температурыг харуул график дээр болохоор 90 градус гэж байна. За энэ нь болохоор Кельвинээр бол 273-ыг нэмээд 363 градус Кельвин гэсэн үг тийм. 90 градусыг дахиад Фаренгейт руу хуудуулж шийдвэрлэхдээ 1.8-ыг 90-ээр үржүүлээд 32-ыг нэмчихдэг тийм. Тэгэхээр чинь 18-ээр 8-72 чинь 162 194 градус Фаренгейт гэсэн үг. За эдгээр хариултад сарах юм бол 363 градус Кельвин 194 градус Фаренгейт гэсэн үг тийм. За 13-ийн хариулт байна. За AB хэсэгт нафталын 124.8 кJ дулаан авсан бол түүний хувийн дулаан багтаамжийг тодорхойлж. AB хэсэг бол халах үзэгдэл байсан тийм. Cm дельта T градус гэсэн. За эндээс хувийн дулаан багтаамж нь болохоор хуваах нь m дельта T градус тийм. 124.8 кJ гэхэр чинь хуваах нь масс нь болохоор 4 кг, температурын 154-өөс 80 градус гэхэр чинь хэдэн градус гэсэн үг вэ? 26 градус гэсэн үг тийм. Ингэж хуваана гэсэн үг. За энэ хувач. 3-аар авна, 1-ээр авна. 31.2 кJ гээд хуваах нь температурын 26 градус. 1 хэдтэй 26 чинь 52 12 1200 жоулыг хуваах нь килограмм градус Цельс гэсэн үг тийм. За тэгэхээр энэ 14 дээр болохоор 1.2 кJ D хариулт. 14-ийн D хариулт байна тийм ээ. За дараа нь дээрх нафталины дулаан багтаамжийг олно гэсэн үг. За энд байгаа C бол дулаан багтаамж, хувийн дулаан багтаамж. Дулаан багтаамж гэдэг бол энэ хоёрын үржүүлдэг. 1204-өөд 4800 жоулыг хуваах нь градус Цельс гэсэн үг. За хариултуудаас харуул. B хариулт байна. 15-ийн B хариулт. За 16 дахь асуулт. Дээрх нафталын хайлахтай 600 кJ дулаан авсан бол түүний хайлахын хувийн дулааныг олно гэсэн юм. За эндээс халах үзэгдэл дараа нь VC хэсэгт хайлах үзэгдэл болсон байна тий. Тэгэхээр энэ хугацаанд авсан дулааны хэмжээ нь m лямбда гэдгээс лямбда олж. Гишнэн дулаан авсан нь мэдэгдэж байгаа тий. 600 кJ-ыг хуваах нь 4 кг гэхээр энэ 150 кJ-ыг хуваах нь килограмм гэсэн. За хариултуудаас харуул. 150 кJ-ыг D хариулт байна. 16-гийн D хариулт байна. За ингээд граф 17 дахь даалгавар бас графтай ажиллах юм. VC хэсэгт явагт хуцлыг дараах бөмбөг загварын зургийг ашиглаад тайлбарлана гэсэн юм. За эдгээрээс ABC гэсэн зургуудыг харж байгаа тийм. За энэ тайлах үзэгдэл болсон учраас бодисын температур тогтмол байдгийн учир нь болохоор нөгөө бодисын хувьд болохоор бодисын бүтцийг одоо задлах үзэгдэл явагдаж байгаа, задлж байгаа гэсэн үг тийм. Үдцэд өөрчлөлт орж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө молекулуудын хоорондын холбоос одоо задрах энерги зарцуулагдаад дотоод энерги нь нэмэгддэг байх юм тийм. Температур нь нэмэгддэг байх нэ гэсэн үг.
За энэ дээр дарааллынхан бол VC 17-гийн VC буюу VC гэсэн B дээр байна тий. Зургийг дараалал даалгавар юм байна. За 18 дахь даалгавар дээр болохоор 0,831 м3 бэлтгэгүнтэй сав дотор 27 градус температуртай 20 г гели байв. Түүний даралтыг тодорхойлох гэсэн байна. За энэ бол төлөвийн төсвийн бодлого нь тийм RT гэсэн үг. За энэний даралтыг тодорхойлох юм байна. P тэнцүү RT хуваах нь V. За эндээс харъя. Молийн тоног 20 г моль гэхээр 5 моль бодис байна. 831 үржихэн температур нь 300 градус Кельвин бол 27 градусыг Кельвин рүү шилжүүлвэл тийм ээ. За эзлэх нь 0,831 м3. За энд 100 гарч ирнэ гэсэн үг тийм. 10 15 3 тэгтэй гэсэн үг. 15,000 паскал буюу 15 кПа гэсэн хариулт 18-ийн С хариулт байх нэг төлөвийн төсвийн бодлого. За 19 дугаар дахь дээр болохоор термодинамикийн 1-р хуулийн томьёо аль вэ? За термодинамикийн 1-р хууль гэдэг бол системд гаднаас дулаан өгөхөд өгсөн дулааны хэмжээ нь дотоодын энергийн өөрчлөлтөд болно. Систем өөрөө ажил хийхэд зарцуулагдана гэсэн юм тийм. За эндээс харъя. 19-ийн И вэ тийм 19-ийн И хариулт нь термодинамикийн 1-р хуулийн томьёол байна гэсэн үг. За 20 дугаар даалгавар 20 дугаар даалгавар бол Карногийн цикл дээр ашигт үйлдвэрлэлийн коэффициентийг олох даалгавар байна. За халагчаас ашигт үйлдвэрлэлийн коэффициент гэдэг бол халагчаас авч байгаа дулаан бол бүх дулаан гэсэн үг тийм. Халагчийн температур ийм хүрэгчийн температур 400 градус бол ажил ба үг болно гэсэн байна. Халагчид за эхлээд ашигт үйлдвэрлэлийн коэффициентийг олчихъя. 600 Кельвинээс хасах нь 400 Кельвин, хуваах нь 600 Кельвин. 200 хуваах нь 3/1. Бүх өгсөн дулааны 3/1-ийг нь ашигтаа ажил хийхэд зарцуулагддаг гэсэн үг тийм. За тэгэхээр одоо эн чинь халагчаас өгч байгаа бүх дулаан 150 кJ гэхээр тэрний 3/1 нь ашигтаа дулаан буюу ажил хийхэд зарцуулагдсан. Тэгэхээр ажил нь 50 кJ болох. 50 кJ бол за хүрэгчд өгөх дулааны хэмжээ нь 100 кJ болно хасаад тий. Хүрэгчд өгсөн дулааны хэмжээ нь болохоор 150-аас хасах нь 50 буюу 100 кJ бол. За хариултыг нь харъя. Эхлээд ажил гэж асуусан учраас 50 100 гэсэн хариултыг харна. 20-ийг D хариулт авах нэ.